Солиорол хийгээд ухаарл. Зохиолын 2 дугаар хэсэг. Анхандаа хундагаар дар сууж исэн хүүхдэд залгуулад бариултаа том шилэн аягаар шар айрг үжиглэв. Өрд иймэрхүү юм хэрглэж байгаагүй ч юм уу гэж сонирчрахад хүртэж өргөв. Мөгийн сэтгэлд догтлж чангаар дуугарч ярьж эхлэв. Төд удалгүй хөгжмийн дөргөө чимээс сонсдоход залуу хөө хөөрцгөлсөндөө баярын ширээн дээр гарч зогсоод богино ханцуутай цамцаа тайлан эргүүлэн орилон бүжиглэж эхлэв. Хөгжмийн дуу чангарамагц хүн бүр өмдөө тайлаа бүжиглэж гарваа. Сэтгэлийн хөөрөлдөө автсан бусдын ч бас тийм хувцаа тайлан бүжгийн аянд хэмнэл тааруулан хөдөлж эхлэв. Мөгийн хувьд бүх зүйл хяналтаас гарахын наахантай байл. Нүдэнд нь үзэгдэж бүхэн зүү дэвшгэл санагдаж байв. Гэхдээ түүхэн сохор ухаантай гэдэгчлэн тэр юу хийхээ мэдэж байлаа. Тэрээр солонгогдоод "Солонгоо наашра, чамд хэлэх нэг нууц байна." гэв. Солонгойг дөхөж ирээд юу хэлэх гээд байгаа тухай асуухад мөгийн шивнэнгөө "Чамд нэг пенсион болчиход хайраа хэлж чадахгүй л яваад байгаа юм билий." гэхэд солонгоо Надад нэг банд хайртай гинэ. Хин юм бэ? Хэлж. Миний таньдаг хүн үү? гэхэд мөгийн чи сайн таньнаа гэв. Солонгоо "Гүй тэгээ хин юм бэ? Хэлчихэлдэ" гэж мөгийн "Хин гэж? Хин бэ? Алив хэлэлдэ" гэхэд мөгийн би гэв. Уусан юмдаа нэлээд халамцаж пишингээ халаасан солонгоо энэ үгийг сонссон дээрээ цочирдсан боловч дотроо баярлан хөөрч хариу болгон хайраа хэлчихлээ. Мөгийн солонгоод бичсэн хайрын шүлгөө уншиж өгөх гэтэл нүд нь дуниартаад уншиж чадахгүй байна. Тэгээд халамцуудаа хайраа хэлчихэж гэсэн хос маань гуйвалцсаар орон дээр унцгаа. Бусдуулынх нь хувьд гэвэл тэд хэтрүүлэн уусан учраас бүгдээ шалаар нэг болсон байл. Бөөлцөнд онготголдож төсөлцөө сууж байсан нэгээ даран унж, зарим нь суугаагаараа унтаж, зарим нь нүрөө гоох гэж байгаа угаалтар нарлаад унтцсан байх чинь. Товчхондон бол алин гаалтцаач юм. Харин манай хоёр тэрвэрлдээд хөвцөн тэр чигтэй давсан дөвч. Маргааш өглөө хичээлтэй байсан нэг ангийнхан бүгдээрээ хичээлээ тасалцгаа. Архиугаад ирүүлснээр дараах балгийг мэдэрцгээсэн эдгээр хүүхдүүдийн шаардлагыг шаардаж бөөлцөндө хутгалцсан хүртэл өөрөөсөө ичгэлж байна. Харин хайрандаа нэг шиг хөвцөн солонгоо мөгийн хоёрын хувьд өмнөх өдрийн үдшилэг сэтгэлээ илчлэх хамгийн том завшаан болгосон нөхөл байл. Тэр өдрөөс хойш мөгийн солонгоо хоёр үерхдэг болов. Дотор нь эвгүрхэж тамирын барагтай байсан ч гэлээ мөгийн орой 18 цагаас болох сагс мөнгөний аврах шалгаруулга тэмцээнд оролцохоор шийдсэн байл. Гэртээ ирчгээд хувцас солиод багийнхантайгаа 2 цагаас баг зааланд бэлтгэлээ хийхээр гарв. Бэлтгэл дээр эрдэнэ мөгийг дааж байна. "Вэ чи өчигдөр балаа авч байлоод өмд цамцаа тайлаад л нүцгэн шахуу бүжиглээд л" гэхээр мөгийн хариу "Чи өчигдөр балаа авч илэдэ хөгшөө бөөлцөнд хутгалдаад л" гэж дамжиглаад эрдэнэ нүүр хийх газараа олж ядсан нэвдэн хэлэх үгүй болсон да. За энэ тухай ярих болцгоо. Ярил айлын нөгөө нөх юм. Зүгээр хай. Бэлтгэлээ хий. Ашрам дэлгэхэд үдшилэг болдог тэр өдөр хөмбөр паянгаа дэлгэсэн тул үдшилгийн тухайд босхийг ч хүсэхгүй байл. Хүссэн нэрд хариуг нь өрсөн мөг гэвэл. Энэ хоёр багын сайн найзууд учир хаяа ингэж биенээрээ тохуурдах нь энгийн үзэгдэл байл. Хоёр залуу маань яриагаа дуусгачаад бэлтгэлдээ орлоо. Тэмцээн болох цагт өгөж оройн 18 цаг бол. Аймгийн аврах шалгаруулах тэмцээн гэлээ. Эрднэгийн ахалсан Sprite баг ихний тойрогт 6 дугаар сургуулийн шигшээ багтай таарч төвөггүй ялаад дараа нь 7 дугаар сургуулийн багийг 19 оны зөврөөтэй буулгаж ав. Зооны аваргын төлөө тоглож манхан сумын шигшээ багтай тоглож хожив. Мөгийн эрдэнэ Баточир 3-ын нягт тоглолтыг биширсэн үзэгчид уух хайлалтанд дэмжиж байлаа. Ховтотын спортын төв ордонд чанга дуу чимээ хүчтэй нүргэлж байлаа. Сургуулийнхаа шигшээ багийг дэмжихэрсэн прогрессийн дэмжигчд фанатууд хоолоо мэдэн хашгирч байна. Прогресс шилтгэн гэгчлэнгээр хашгир.
тэдгэр дэмжигчдийн дунд хонгорхон солонгойч бас байлаа. Хайртай хүнийхээ гайхалтай тоглолтыг харсан тэр мөгийг өөрөө бахархах шиг болж байлаа. Мөгийг жирэмсэн цагирган дээрээс 2-3 удаа давтлаа. B100-ны аваргын төлөө зэрэг сумын шигшээ багтаа хийсэн тоглолт ийм сүрдүүлэнтэй их өрнөж эцэстээ прогрессийн шигшээ багийн яралтаар өндөрлөв. Нөгөө 200-ны аваргууд болох цас талтай цогцлбарын шигшээ баг 2 дугаар сургуулийн шигшээ багийг ядах юмгүй буулгаж ав. Аваргын төлөө прогрессийн шигшээ баг цас талтай цогцлбарын шигшээтэй таарав. Аль аль багт сайн байл. Мөгийн Батбаатар Эрдэнэ гэсэн хүчирхэг 3 тоглогчтой багийн эсрэг мөнхөө тамира уугийн зэрэг шилдэг тамирчидтай цастын барсууд баг үцэлцэж байл. Ээлж дараалан хүчтэй довтлохоо өрнөж байсан энэ хоёр багийн аль нь ч ялж болох байл. 3 дугаар үеэс тоглолтын ирж улам ширвслээ. Мөгийн тамирын хоёр хоорондоо арсалтаж хэн хэнийгээ гэмтэж битгээр байв. Мөгийг цагирган дээрээс довтлох гэж оролдох бүрээд тамираа яаж иж байгаад л хаажгаар. Хоёр багийн авсан онооны байдал тун ойролцоо байл. Прогресс 98 цас талтаа 102 оноотой байл. Прогрессийнхэн бараг хожигдох гэж байна. Гэтэл Азар Батбаатарын 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг өөрчилж чадлаа. Гэхдээ оноо ялалт байгуулахад хангалтгүй хэвээр. Тоглолт дуусахад ганцхан минут үлдээд л. Цастайхан довтлохоо хийх зураа цаг хожих гэж бөмбөгөө залан аргацсан. Тэгтэл Эрдэнэ мөгийн хийсэн дамжуулалтыг тасалж сөрөг довтлохоо хийж эхлэв. Мөгийн Батбаатар бэлгүн санчир бүгдээр л түүнийг дагаад эцсийн довтлохоонд орлоо. Эрдэнэ бөмбөгөө Батбаатарт дамжууллаа. Батбаатар бөмбөгөө эзэмшиж байтал эсрэг багийн тоглогч Батбок бөмбөгийг булааж авах гэж байгаад санаандгүй Батбаатарын хөлн дээр гисгэж халтирж унахтай шортноос нь зуур. Батбаатар бөмбөгөө тэрхэн нэгшинт дамжуулж амжсан ч шортоо шовтлуулсан учраас олонний өмнө хүн ичмээр байдал. Гэхдээ үзэгчд тэрийг ч анзаарсан. Тоглолт дуусахад 3 секунд дутуу байлаа. Батбаатарын дамжуулалт амжилттай болж дамжуулалтыг хүлээн авсан мөнхөрд нь бөмбөгөө аваад 3 онооны зураасны гаднаас сүүлчийн шидэлтийг гүйцэтгэлээ. Цагирганы зүүн хажуугаас хөөрсөн бөмбөг эргэлцээр цагиргандаа орлоо. Тоглолт дууссан болохыг мэдгдсэн шүгэл тас гэдэл дуурав. 104-102-ийн харьцаагаар прогрессийн шигшээ баг цастын шигшээ багийг буулгаж ав. Мэдээж энэ үтшийн энэ тэмцээний баатар хонгорхон солонгогийн мөнхөрд нь байлаа. Аваргыг давж аврах гэдэгчлэн аймгийн 3 удаагийн аврах цастын шилдэг багийг прогрессийнхэн анх удаага буулгаж авлаа. Найс нөхд нь мөгийг мөрөн дээрээ гарган хөөрцөглөж байв. Аврагын цомын эзэд тэд боллоо. Хайртай хүнийхээ дэргэд гайхалтай ялалт байгуулсан мөгийг бүрчих жаргалтай болгож байлаа. Багийнхаа үнэж хөгжөөнд дэмжигчдтэй тэд хамтдаа зураг авах болон баяр баясгалан хуваалцсан. Тэмцээн дууссаны дараа мөгийн солонгойг гэрлүүн төгөлж өгөхөөр явв. Солонгойгийнх талын хашаанд байдаг бөгөөд 8 дугаар цэцэрлэгийн хажууханд байрлах Энерэлт наран гэдэг дэлгүүртэй хашаанд байдаг. Ээж нь дэлгүүрээ ажиллаулдаг, аав нь ачаа намшин жолгож аж. Солонгой нэг хөөрхөн нэгэн сэлэнгээ. 6 дугаар сургуулийн 5-ын анги зүрх. Сэлэнгээ эгчийнхээ хамаг нууцыг мэддэг бөгөөд тэрч бүхэл мөнхөрдний тухайч мэддэг аж. Бас тэр мөнхөрдний солонгой хоёрыг үерхээсэй гэж хүсэмжилдэг гэж. Бицхаар явах зураа солонгой хашааны гадаа сүрдэг хоёр хүний барааг анзаарав. Бицс гэж байснаа болчоо сэлэнгээ тийш гарч үзвэл их чинь нэг хүнтэй ярилцаа зогсож байна. Сайтар ажиглал тэр мөнгө. Сэлэнгээ уулзгаач. Солонгой. Юу хийж яваа юм бэ? Сэлэнгээ. Хүний дуу гарахаа хин юм болгийг сонирхож явна. Солонгой. Мөнхөрд нь миний найз гэж танилцсан. Мөнхөрдөнд сэлэнгээг мөнхөрд нь энэ бол миний дүү сэлэнгээ гэж танилцсан. Би мэднэ. Таны тухай их ярьдаг. Бас танд хайртай гэсэн. Би сэлэнгээг хэлэхэд байж чадсан солонгой. Яана хийнэгчгүй хэлчихдэг байх штэ. Ямар ичмэр юм бэ? Тэр мөгийг тавьсан. Дүүгийн хэлсэн өмнө. Өрөө гэж. Хацрын чаа сулаан болсон солонгойгийн хацрын улаан бүдгэрч ягарах шиг бол.
Сэлэнгэ шалгана. Бас тантай гэрлэхийг хүсдэг гэсэн манай агч надаас юугаач нүдгүй мөө бас таны булчингийнх гоё гэж анаа хэлж байсан. Солонгогийн хацар буцаад халууд өгөөд чоос улаан болчих. Мөн тийм үү? Худлаа яриад байна уугүй юу? Гэхээс Сэлэнгэ. Би худлаа яриаггүй. Итгэхгүй байгаа бол өөрөөс нь асуухгүй юу? Тэр дөрөв самбаа гарга мөөгээ солонгоо. Чи тэгж ярьжсэн юм. Гэхэд солонгоо гэсэн. Би ის бофот мөөгээ шалсан юм заа. Ярьж байсан уугүй юу? Солонгоо. Ярьсан. Одоо л нэг сэтгэл санаа сайхан болчихлоо. Гэж баярлсан хүн уулга хал. За миний найз одоо дүүгээ дагуулаад гэртээ ордоо. Би ингэсгэд харъя гэж хэлээд мөөгийг Хүүг гэртээ ирэхэд аав ээж нь өөрийг нь өчигдөр гэртээ ирж хоноогүй тухай болон үдшилэг ямар бос гих зэргээр хэлдгээр шалгаасан. Мөг өрөөцсөн учраас тэнд хонсон хэмээн ирмгийнэ хариулв. Тэр сагсан мөнгөний тэмцээний авраг усан тухай гэр бүлийнхэндээ хэлв. Аав нь хүүгээр авахран тухайн дээр нь өмс. Гэрхэн ч түүнийг халуунаар тэмдэглэв. Ялалтын намтлыг мэдэрч яваа залуу хүүгийн өндөр амьдралын хамгийн жаргалтай